Нэгдүгээр бүлгийн сүүлийн анги. Хэрэв дараагийн бүлгийг нь үзхийг хүсвэл лайк дарж, subscribe хийгээд сувгаад дэмжээрэй. Уулан дахь шулмын холбооны хууранд үлдэж хоцорсон шулмууд нас биет хүрэх үеэ давж чадалгүй амиа алдсан эгч нараа гашуудан сууж байв. Тэдний нэг нь дараа нь яах вэ гэж санаа зовн дуугарна. Тэд өөрсдөө арайхийн үхлээс мултарсан байтал ариун уулыг хайхаар явсан эгч нар нь 2-7 хоног өнгөрөхөд ч эргэж ирээгүй. Дээр нь хоол хүнсэн ч багасаар байгаа нь тэдний төгшөөрийг улам нэмэгдүүлж байлаа. Яг тэр үед тэд ойртож буй хүлийн чимээ сонсно. Энэ нь хатагтай навч байв. Тэр хонгил руу орж ирээд туйлдж ятарсандаа өвтөх сөхрөн. Эцэст нь нүрээрээ шалан дээр унана. Цагийг баг зэрэг ухраавал бид хатагтай навч эзгүй хоосон замаар алхаж явахыг харна. Хатуу ширүүн цаг агаар өсөглөнд зүдэрсэн түүний царай цонх хийжээ. Тэгтэл яг энэ эзгүй аяллаа донд түүний нас бийт хүрэх үе хүчтэйгээр эхэлнэ. Тэр өөрийн биеийн энэ тэмцэлтэд ноцолдож байх үед ард нь нэг аимшигт амтан гарч ирнэ. Тэр цочин эргэж хараад туслаач гэж гуйхтайгаа зэрэг зүүднээсээ огцом сэрнэ. Босож суухт нь Хамминг Бёрд түүнд чи бүтэн 2 өдөр ухаангүй хэвцэн гэж хэлнэ. Бусад шулмууд тойрон ирж санаа зовсон байдалтай зогсно. Нэг нь ийм хүнд яриаг дөнгөж сэрсэн даруйд нь эхлүүлж байгаадаа уучлал хүсэгч өөр нэг их чинь тэд энэ талаар аль хэдийн ярилцчихсан. Хэрв Кара буцаж ирэхгүй бол навч холбоо задрахаас сэргийлж багшийн үргийг авах хэрэгтэй гэж хэлнэ. Хатагтай навч нэг ч хором эргэлзэлгүй өөрөө Найдингейлийг хайхаар явна гэж шийднэ. Энэ үгийг сонсоод бүгд цочирдно. Тэд Найдингейлийн Хөлийн хотын тухай ярьсан зүйлд одоо ч эргэлзэж үнэхээр түүнд итгэж болох эсхээ мэдэхгүй байлаа. Хатагтай навч харин тэднийг тайвшруулж өөрөө эхлээд Хөлийн хотод очиж нөхцөл байдлыг шалгана. Тэгээд тэд бүгд аюулгүй амрах газар олж чадна гэж хэлнэ. Хэрэв өөрөө буцаж ирэхгүй бол нийл ягаан үст шулманд багшийн үүргийг аваарай гэж даалгана. Яагаад гэвэл тэр өмнө нь холбооны гишүүн байсан туршлагатай. Тэр бүсгүйд итгэж байгаагаа илэрхийлээд хэрэв Найтингейлийн мэдээлэл үнэн байвал Хөлийн хот тэдний шинэ ариун уул болж одоогийн холбоо хэрэггүй болох ч боломжтой гэж онцлно. Энэ хооронд хотод бидний баг хідэн мангастай тулалдана. Нэг амтан ханд авч өсрөн орж ирэхэд Ванер жадаа түүний гидс рүү шаана. Гэвч мангасыг өргөх гэж оролдох үед жадан дундаасаа хугарч амтан буцаад газарт саваад ундаг. Дэд ахлагч тэр даруй буунуудыг бэлд гэж тушаахад цэргүүд түүний тушаалыг шууд даган мангасуудыг саадгүй буудан унгаана. Нэг цэрэг дэд ахлагчид жад авчирч өгөхөд тэр Клоу гэдэг жаахан хүүг тэнд байгааг хараад гайхна. Клоу хэрэгтэй газар болгондоо очиж тусалдаг гэж тайлбарлана. Газар дээр өгчихсөн байгаа мангасуудыг хараад ахлагч эднэр тийм ч том аюул биш ч бид хизээч сонор сэрэмжээ алдах ёсгүй гэж хэлнэ. Тэр манай баатар Хөлийн хотыг удирдах эхэлснээс хойш тэд ийм аимшигтай мангасуудыг өөрсдөө тогтоон барьж чаддаг болсонд үнэхээр тогтолж байлаа. Урд нь ийм зүйл зөвхөн Лонгсонг цайзын тусламжтайгаар л боломжтой байсан. Харин одоо Хөлийн хотын жирийн иргэд хүртэл манай баатрын удирдлагаар тулалдаж чаддаг болжээ. Тэр бас аюул тохиолдох бүрд манай баатар үргэлж уулан дээр өөрөө гарч ирээд жирийн цэргүүдийн хажууд хамт зогсдгийг онцлно. Гэтэл гинт нэг холимог мангас гарч ирж нэг цэрэг үнийг далавчтай арслан төрлийн холимог гэж мэдээлнэ. Аянга тэр дороо урагш алхаж мангасыг өөрөө авъя гэж догдлон хэлнэ. Гэхдээ манай баатар яарах хэрэггүй гэж болиулна. Төлөвлөгөө яг хിവэрэ үлдэнэ. Аянга өгөөш болж тэр чөтгөрийн анхаарлыг өөртөө татах бөгөөд өөрөө тодорхой өндрөөс доош буухгүй байх ёстой байлаа. Мангас ханан дээр буухад өөртөө дүүрэн итгэлтэй аянга би ханхүүгийн урмыг хизээч хугалахгүй гэж хэлээд шууд хөдлөнө. Ханхүүч ан агнуур ихэлснийг албан ёсоор зарлана. Манай баатар бүсгүүчүүдэд төлөвлөгөөнөөс бүү хазай аюулгүй байгаарай гэж хэлэхэд тэд инээмсэглэн толгой дахина. Манай баатар тэнгэр өөд хараад бүх зүйл яг төлөвлөснөөрөө явж байгаад сэтгэл хангалуун зогсно. Энэ хооронд мангас тэр ирч хүчтэй томбой охины чулуу шидэд байгаад улам их уурлаж эхэлнэ. Аянгач түүнийг тасралтгүй өдөөн хатгаж мангас архирч хариулах бүрд яг л авраг мууртай тоглож байгаа мэт нааш цаашгүй. Мангас уралсан чихтэй газрыг хүчтэй балбагч аянга тогломоо үргэлжлүүлсээр байв. Тэр ийхүү мангасыг хотын төв талбай руу амжилттай авчирч чадна. Яг энэ үед Найтингейл өөрийн хэмжээсийн зайгаар яаран хөдлөнө. Аянга өгөөшний ажлаа төгс гүйцэтгэж мангасыг хотын төвд хүргэсэн байлаа.
Тэр Аннад бид нууц хэмжээс дотор байсан ч энэ амьтан хурц мэдрэхүүгээрээ биднийг мэдэрч чадна. Тиймээс галтайгаа маш болгоомжтой ойрт. Чиний галын радиус 5 им. Бидэнд ердөө ганцхан боломж байна. Нэг ч алдаа гаргаж болохгүй гэж анхааруулна. Энэ хооронд аян гарслантайгаа тоглосоор түүнийг улам ихээр уурлуулсаар байв. Охид боломжоо олж харах яг тэр мөчөд Анна ажилдаа орно. Арслан онинд нь орж ирмэгц тэд нөгөө хэмжээсээсээ буцаж гарч ирээд Анна ногоон галан хүчээ шууд суллана. Тэр хахир халуунд бол мангасыг орооход Найтингейл хүртэл цаад талаасаа халууныг нь мэдэрнэ. Аянгач хүртэл Аннагийн гал ган хайлуулж чадна. Тэгэхээр нэг мангасыг амдаар нь шарах бол түүнд юу ч биш гэж өнгөрнө. Арслан тэр дороо үнс болтлоо шатахад манай баатар Аннад энэ мангасыг дарахад хэний ч тусламж хэрэг болсонгүй дотроо баярлана. Гэвч гинт бусад мангасууд бүгд ухарч эхлэхэд хүмүүс яагаад зүгтаж байгааг нь ойлгохгүй гайхна. Манай баатар нэг гинтийн зүйл анзаараад тэнгэр өөд гайхан харна. Харанхуй бараан үүлнүүд сарниж нарны гэрэл хүчээр цөмлөн орж ирж байлаа. Энэ нь чөтгөрүүдийн сар дуусныг илтгэж байв. Чөтгөрүүдийн сар эцэст нь дууссан тухай мэдээ маш хурдан тарж бүгд ялалтын энэ мөчөд умбан баярлана. Манай баатар бүгдийг цуглуулад үг хэлж эхлэхэд хотын иргэд цэргүүд бүгд хөөрч энэ өвөл хинч өлсөөгүй бүгд ханхүүгийнхээ ачаар амьд үлдсэн гэж уухайлан дэмжинэ. Манай баатар чөтгөрүүдийн сар ард хоцорлоо. Хөлийн хот маш цөөн хохиролтойгоор ялалт байгууллаа. Энэ бүхэн зоригтой энгийн ярмын ачаар болсон гэж хэлнэ. Тэр үүнийг Лонг Сонг цайзын үеийн өлсгөлөн, хүйтэн, дарамттай харьцуулан өнөөдрийн ялалт хөлийн хот өөрийн хүчээр бат зогсож чадна гэдгийг батлаа гэж онцлно. Хүмүүс дахиад л галзууртлаа баярлан уухайлж цаашид хэн нэгнээс хамаарах шаардлагагүй болсон гэж хөөрнө. Тэгээд манай ханхүү том баяр хийхээр шийдэж энэ хүнд олдсон ялалтыг тэмдэглэхийн тулд баярын жагсаал зохионо. Хотын талбайд бүжиглэх хүн бүр зөгийн балаар бүрсэн амтад үхрийн мах авна гэж амлана. Жагсаал эхлэх цаг болмогц ахлах баатар том хэсэг үхрийн мах авч ирж анчин төмөрс өх гал асаах ажлыг хариуцна. Удалгүй бүгд ялалтын бүжгээ бүжиглэж түүдэг галын дүл тачигнан асах дунд шарж буй махны анхлын үнэр агаарт дүүрнэ. Төмөрс өх бүжиглсэн хүмүүр мах авна. Удаан бүжиглэх тусам илүү их мах авна гэж зарлахад хүмүүс үүнийг амархан гэж бодон дуртаяа сайн дураараа оролцож найзуудаач татан оруулна. Учир нь бүжиглэхгүй бол махгүй. Хүмүүс ийхүү хөгжилдөж байхад ахлах баатар үлдсэн бүх махаа тараачихвал дараагийн нийлүүлэлт ирэх хүртэл ханхүүд өөрт нь идэх юмч үлдэхгүй гэж санаа зовно. Манай баатар дотроо жаахан гонсоогч аргаа барж яахав иргэд мань баярлаж бай гэж зөвшөөрнө. Ингээд хөгжилтэй шүн үргэлжилж бүгд гал тойрон бүжиглэж дуулж үнэхээр сайхан мөчүүдийг өнгөрөөнө. Хөлийн хотынхны хувьд чөтгөрүүдийн сарыг тайван давж гарсан нь асар том гавьяа байсан тул ийм баяр наадам олон жилийн дараач тэдний дурсамжинд үлдэх нь гарцаагүй байлаа. Энэ хооронд манай ханхүү өөрийн хувийн найранд оролцохоор шилтгэн рүү яаран буцаж тэнд бүх шулмууд түүнийг тесэн ядан хүлээж байв. Ханхүү орж ирмэгц аянга баярыг албан ёсоор эхлүүлэхээр шийднэ. Анна галан эд шидээрээ амтад дахиануудыг төгс шарж болгож түүний үнэрийг үнэрлсэн нанаа шүлсээ залгихаач мартна. Найтингейл махыг чадварлаг хэрчиж олон хэсэг болгон хувааж байлаа. Энэ хооронд аянга нанаа хоёр гадаа барбекю хийхээс сайхан зүйл амьдралд үгүй мэтхөөрч тогтолно. Манай баатарч бас үнэхээр сайхан цагийг өнгөрүүлж байв. Ялангуяа бүгд ийм жаргалтай байгааг хараад тэр их баярлана. Ийм гайхамшигтай чадвартай хүмүүс ийм тансаг хандлага хүртэх хэрэгтэй. Тэднийг хизээч дорд үзэж болохгүй гэж тэр бодно. Гэтэл гинэт аянга түүний нүүрэн дээр шууд нэг үнсчихнэ. Найтингейл, Анна хоёр энэ санаанд оромгүй үйлдэлд бүр мэл гайхаж манай баатарч мөн адил цочирдно. Аянгаас яагаад ингэж гинэт үнсчихв гэж асуухад тэр баярын үеэр эмэгтэйчүүд нутгийн захирагчийг үнсдэг. Эн чинь уламжлал шүү дээ гэж тайлбарлана. Энэ хооронд Найтингейл ууртай. Дээрээс нь баг зэрэг атаархсан байдалтай харагдаж, Вендич энэ дундах хурц уур амьсгалыг анзаарна. Манай баатар аян хоёр энэ тухай ярилцаж байхад Анна баг зэрэг гундуухан харагдах бөгөөд магадгүй өөрөө ч ханхууг үнсхийг хүссэн бололтой. Шүн дунд болмогц манай баатар хитрхи их ууснасаа болж толгой нь манарч эхэлнэ. Гэвч тэр манарсан оюун санаа нь гинэт сэргээд холоос Аннаг олж харна. Анна маш ойрхон ирж зогсоход манай баатар шууд улайна.
Тэр яаран тайлбарлаж аянгийн үнсэлт бол зүгээр л санамсаргүй зүйл байсан гэж хэлэхэд Анна тийм ээ гэж зөвшөөрнө. Манай Баатар дахиад тайлбарлаж аянга одоо ч хүүхэд шиг шүү дээ. Би түүнийг тийм утгаар хараагүй гэж хэлэхэд Анна дахин зөвшөөрнө. Дараа нь Анна зориг гарган тантай ганцаараа үлдэхийг л хүлээж байсан. Би аянх шиг тийм зоригтой биш болохоор гэж хэлнэ. Тэд нүүр нүрэндээ дөхөж бараг хитгэн энчийн зайтай болох мөчид Анна түнд маш зөөлөн хацар дээр нь үнснэ. Энэ хооронд Венди өрөөндөө номонд дарагдан сууна. Тэр сүмийн үүсэл гарлын тухай эдгээр номнууд бурхан тухай юу ч дурдлаггүй зүгээр л бүх хүнийг пап гэж нэрлэчихсэн байгаад гайхаж байлаа. Энэ бүхэн түүнд ойлгоход хэцүү санагдана. Яг тэр үед Найтингейл орж ирээд Вендиг бодолд автан сууж байхад нь барина. Венди тэр дороо номоо хааж найзыгаа хараад баярлна. Тэр аян гунтахта аава гэж дуудаад унтсан гэж ярина. Найтингейл инээмсэглээд номыг Вендигийн гараас аваад шүн орой бүдэг гэрэлд унших нь нүдэнд муу шүү гэж сануулна. Гэтэл гинт Венди Найтингейлийг эвгүй байдалд оруулан аянга манай Баатрийг үнссэн тэр явдалд чи одоо хүртэл бодогдоод байна уу гэж асууна. Найтингейл улайж үгүй гэж мэлцэхэд Венди битгий худлаа хилээч гэж шахна. Эцэст нь Найтингийн шүдээ 100 байж тэр үнсэлт үнэхээр сэтгэл зовоогоод байна гэж хүлээн зөвшөөрнө. Харин Венди түүнийг тайвшруулж Роланд Уимблдон бол хаант улсын 4-р хаан хүү. Тэдний зорилго бол түүнд хаан ширээг авахт нь тусалж Грей Каслын хаан болгох шүү дээ гэж сануулна. Түүний бодлоор Роланд хаан болчихвол шулмуудыг заавал хамгаална. Харин цаг нь болохоор залгамж үеэ үлдээхийн тулд нэг гүнж эсвэл дюкийн охинтой гэрлэнэ. Венди шулмууд хүүхэд гаргах боломжгүй гэж тайлбарлана. Энэ бол тэдний хүчний төлөө Тэнгэрээс өгсөн нэг төрлийн хязгаарлалтааж. Тэр Найтингейл үүнийг ойлгоно гэж найдаж байлаа. Гадаа баяр аажмаар намжиж хотынх нь цэвэрлэгээний ажилд оржээ. Тэд чөтгөрүүдийн сарыг хүртэл одоо санагалзах шахан байв. Учир нь манай Баатрийн бүтээлүүд ялалтуудын ачаар тэдний амьдрал үнэхээр мартагдашгүй болсон шүү дээ. Тэд бас одоо чөтгөрүүд явчихсан юм чинь их бууны дивизийнхэн цаашдаа юу хийх бол гэж сонирхоно. Ваннер инээмсэглээд үүнийг маргааш мэднэ гэж хэлнэ. Маргааш өглөө бүрээ дугарч бүх цэргийг манай Баатрийн мэдэгдэлд цуглуулна. Төмөрсөх тэдэнд Хөлийн хотыг чөтгөрүүдээс амжилттай хамгаасан тул энгийн армийн бүх гишүүн одооноос эхлээд ханхуу Роландын хувийн армийн жирийн цэрэг боллоо гэж зарлана. Гэхдээ хэрв цааш үргэлжлүүлэхийг хүсэхгүй бол одоо явах боломжтой гэж хэлнэ. Нэг Баатар тэгвэл хувийн аримд орно гэдг нь бид Баатар болох юм уу гэж асуухад төмөрсөх хувийн арим бол ханхүү Роланд болон түүний нутаг дэвсгэрийг хамгаалах мэрэгчлийн цэргийн хүч гэж тайлбарлана. Тэд жилийн турш байлдааны бэлэн байдлын сургалтанд хамрагдаж илүү хатуу сахилга баттай амьдарч илүү өндөр цалин авна. Цэргүүд тэр өндөр цалингийн хэсэгт нэг их үнэмшсэнгүй. Тэгэхэд төмөрсөх илүү дэлгэрэнгүй тайлбарлаж энэ хувийн аримд цэргийн шатлал тогтно. Тулаанд онцгой үр дүн үзүүлсэн хүмүүс цэргийн офицер болж дэвшинэ. Офицерууд илүү өндөр цалин аваад зогсохгүй өөрийн гэсэн газар нутагтайч болно гэж хэлнэ. Энэ мэдээ цэргүүдийн цусыг шууд хөөргөж тэд шагнал боломжийн төлөө энэ шин сорилтыг дуртаяа хүлээж авна. Гэхдээ төмөрсөх тэр догдолсон хүмүүсийг хатуу ширүүнгөөр дарж хувийн армийн гишүүн болно гэдг нь урд өмнөхөөсөө хавьгүй сахилга баттай байх ёстой гэсэн үг шүү гэж сануулна. Дүрм журмаас өчүүхөнч хазаавал албадан хөдөлмөр бүр цаазаар авах хүртэл хатуу шийтгэл ирнэ гэж хэлэхэд бүгдийн нүрэнд айдас тодорно. Төмөрсөх тэдэнд эргэлзэж уйл одооноос дахин бодож үзгэж сориход Ваннер ямар ч эргэлзээгүйгээр манай Баатар Роландын төлөө үргэлжлүүлэн зүтгэнэ гэж шийдсэн хэвээр үлдэнэ. Хинч хувийн армиас гарахыг хүсэхгүй байгааг хараад төмөрсөх туршлагатай ахлагчийн хүчтэй дуугаар одоо та нар бол ханхүү Роландын хувийн арим. Энэ мөчөөс эхлээд хатуу сахилга батыг дагаж бэлтгэл сургуулалт шууд эхлэнэ гэж зарлана. Шилтгэлээнд буцаж ирэхэд аян ханхүү Роландад хувийн армийн бэлтгэлийн талаар тайлагнана. Хотын гаднах цаас одоо ч зузаан хിവэр байгаа тул цэргүүд өдөр бүрийн 4 милийн бэлтгэлтэй гүйхээсээ илүү мөлхөх нь их байна гэж тайлбарлана. Аян манай Баатрийн саяхан зурсан шин зураг төслүүдийг биширч суухад манай Баатар өөрөө өмнө нь харж байгаагүй их ажилтай тулгараад байгаагаа бодон нам гүм сууна. Тэр армийн бүтцийг эхнээс нь байгуулж дүрм журам, шагнал, шийтгэлийн бүх системийг өөрөө гаргах ёстой байв. Ажлын энэ асар их хэмжээ нь түүнд ёстой нэг толгой өвтгөж байлаа.
Залуудаа цэргийн шатар их тоглодог байсан ч олон юмаа мартчихсан байв. Гэсэн ч тэр энэ ертөнцид урд өмнө байгаагүй зүйл бүтээхээр шийдсэн хэвээр байна. Зураг төслүүдийг хамтдаа харж байхад тэнд байгаа жад суурлуулах бууны тухай тэмдэглэгээ тэдний анхаарлыг татна. Гэвч энэ тухай цааш ярьж амжаагүй байтал хаалга тогших дуу гарч хоёр шулам тэр дороо агаарт уусан алга болно. Манай Баатар ороод ир гэж зөвшөөрөхөд хөгшин асран хамгаалагч дахин гинтийн мэдээ дуулгаж Крис гэдэг нэртэй нэг язгууртан уулзахыг хүсэж байна гэж хэлнэ. Крис чөтгөрүүдийн сарын үеэр хотыг орхиод явсан байсан бөгөөд одоо иргэн ирээд өөрийн байшин хан барих ажлын үеэр нураагцанд ихэд ууралсан байлаа. Манай Баатар түүнтэй нүүр тулмагц тэр язгууртан яагаад өөрийнх нь байшин нураахыг зөвшөөрөв гэж хариулт шаардна. Тэр өөрийн гайхамшигт харшийг барихад нэг 150 алтан зоос зарцуулсан шүү дээ гэж онцлно. Манай Баатар маш шуудхан чи Хилийн хотын баруун захын тэр байшинг хилээд байна уу гэж асуухад язгууртан тийм гэж хариулна. Манай Баатар уучлал хүсээд тэр байшин хананд хэтэрхий ойр байсан. Дээр нь цэргүүдийн хөдөлгөөнийг саатуулж байсан тул нураахаас өөр аргагүй байсан гэж тайлбарлана. Гэхдээ хот чиний алдагдлыг нөхөн гэж хэлээд түүнийг тайвшруулна. Шуналтаа язгууртан тэр дороо сэргэж тэгээд би хэдийг авах юм гэж асуухад манай Баатар 20 алтан зоос гэж хэлнэ. Гэвч тэр шуналтаа этгээдэд ийм бага мөнгө хангалтгүй санагдана. Эцэст нь аргагүй зөвшөөрөөд мөнгөө хаанаас авах вэ гэж асууна. Тэгтэл манай Баатар мөнгө нь аль хэдийн тэр үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэнт шилжсэн гэж сануулна. Үүнийг сонсоод язгууртан уурлан ширээ балбаад тэр байшингийн жинхэнэ эзэн би өөрөө гэж зүтгэнэ. Гэвч манай Баатар овжин байдлаар хэрэв үнэхээр чиний өмч байсан юм бол чөтгөрүүдийн сарын үеэр чи яагаад нэг ч удаа тэнд байгаагүй юм бэ гэж асууна. Язгууртан би Хилийн хотод өгмээргүй байсан учраас Лонгсонг цайзад байсан гэж хэлнэ. Яг энэ мөчид манай Баатар нээлттэй олж тэгэхээр чи чөтгөрүүдээс айгаад өөрийн захирагчийг орхиж зугтсан гэж өөрөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү гэж тулгана. Яг тэр үед ахлах Баатар ойртож очоод нөгөө язгууртны мөрөн дээр хүчтэй алгадаж энэ байшинг чиний өмч биш байсныг одоо шууд хүлээн зөвшөөрчихвөл энэ бүхэн зүгээр нэг үл ойлголцол болж өнгөрч болно гэж хатуу хэлнэ. Харин эндээс одоо явж өгөхгүй бол эх орноос ургасан хэрэгт яллагдаж тэр дороо цаазлуулна гэж анхааруулна. Язгууртан бүх биеэрээ хөлөрч эцэст нь бурууга хүлээн зөвшөөрч тэр байшин минийх биш гэж хэлнэ. Манай Баатарч тайван хിവэр за асуудалгүй. Одоо дуугүйхэн гараад явчих гэж хэлнэ. Нөгөө язгууртан Лонгсонг руу буцан зугтахдаа өөр язгууртнууд ч эх орноос урвсан хэрэгт холбогдохгүй хүсэж байвал энэ хот руу буцаж ирэх тухай сайн бодоорой гэсэн захиаг манай Баатараас авч явна. Замдаа тэр ууралсандаа хажуугийнхаа модыг цохиж удахгүй Лонгсонгийн дюк энэ нутгийг гартаа авмагц ханхүү заавал буцаж ирэх болно. Тэр үед би түүний уналтыг ёжтойгоор харна гэж дотроо бухимдана. Харин тэр замаар алхаж явахдаа толгооноосоо хөл хүртэл нөмөрсөн нэг эмэгтэйг олж хармагцаа уур нь түрхэн намдана. Түүний гоо үзэгсэлэн язгууртныг бүр алмааруулж гүнжүүд дундаас ч ийм ихэмсэг төрхтэй хүн үзээгүй мэт болно. Тэр эмэгтэй шилтгэний зүг зоригтой алхаж байгааг хараад манай Баатрин эхнэр юм болов уу гэж хүртэл бодож эхэлнэ. Хотын дотор ормогц эмэгтэй нүрээ дахин халахалж чөтгөрүүдийн сар дөнгөж дууссан байтал гудамжууд ийм амьд хөдөлгөөнтэй байгаад эргэлзэнэ. Тэр шилтгэний хаалганд хурч ирээд Найтингейл энэ хотын ханхуугийн тухай үнэн ярьсан болов уу гэж бодон тэнэгэлзэнэ. Гэвч дараа нь хэрвээ асуудал гарлаач ядаж хоёр харуулыг дийлэн гэж өөрийгөө зоригжуулаад дотог шорхоор шийднэ. Хаалган дээр байсан баатрууд нөмөрхтэй тэр хүнийг хараад хурц хандаж энд энгийн хүмүүст орох газар биш гэж сүрдүүлнэ. Хадагтай навч харин огт айлгүй нөмөргөө тайлж гоо үзэсгэлэнгээ ил гаргаад өөрийгөө шулам гэж шулуухан хэлнэ. Хоёр цэрэг бие бие рүүгээ гайхан харж яахаа мэдэхгүй зогсно. Энэ хооронд хатагтай навч дотроо айцаа залгисан ч шийдэмгий байдлаар Найтингейл Нана эсвэл Анатай уулзмаар байна гэж хүсэл тавина. Хоёр харуул ахин харц солилцоод нэг нь дотгошоорж нөхцөл байдлыг мэдэгдэхээр шийднэ. Хатагтай навч тэр хүмүүсийг орж явахыг хараад бүр их айж магадгүй тусламж дуудахаар явсан байх. Эсвэл Найтингейл Нана Анна хоёрын тухай худал ярьсан юм биш үз гэж бодно. Тэр толгой гудаалхан ийхүү бодолд автаж байтал гинэд хоёр талаасаа дулаан тэврэлт мэдэрнэ. Энэ нь Найтингейл Венди хоёр байлаа. Тэд хоёр түүнийг тэрч байгааг ухаармагц хатагтай навч бүр алмаарч Найтингейл Венди хоёрын нүд хүртэл баярын нулимстай байв.
Венди түүний чихэнд элдгээр гэртээ тавтай морил гэж шивнэхэд хатагтай навч өөрөө ч нулимсаа барьж чадалгүй асгаруулна. Энэ хооронд манай баатар ившээсээр сууж байхад Венди түүнд цай авчирч өгнө. Цай ууж суух зуур манай баатар Найтингейл хаана байгаа талаар асуухад Венди баяртайгаар Найтингейл саяхан ирсэн шинэ эгчийг угтаж байна гэж хэлнэ. Энэ мэдээг сонссон манай баатар бараг цайдаа хахах шахна. Венди бүр догтлон холбооноос эгч нар ирчихсэн. Бүгд хөлийн хотод ирсэн гэж ярина. Шоконд орсон ч баярлсан манай баатар тэд ариун уулыг хайхаар яваагүй мүү гэж асуухад Венди ердөө толоохон шулам үлдсэн. Бусд нь аяллахаа үеэр мангасуудад бүгд өгсөн гэж тайлбарлана. Дараа нь хатагтай навч уучлал хүсэж манай баатар унтаж байхад нь шулмуудыг цайзад оруулчихсандаа өршөөл хүснэ. Харин манай баатарын хувьд илүү олон шулам тэдэнтэй нэгдэж ирсэнд хичнээн чадвартай нь хідэн хүн байгаа нь огт хамаагүй тэр үнэхээр баяртай байлаа. Гэвч Венди хатагтай навчаас сонссноо дамжуулж эдгээр бүсгүүчүүд чинь яг байлдааны хүмүүс биш. Тэгэхээр тулаанд нэг их тус болж чадахгүй байж магадгүй шүү гэж сануулна. Учир нь Тэнгэрийн шийтгэлийн чулууны нөлөөнд ор эдгээр шулмуудын байлдааны чадвар нилээд хязгаарлагддаг аж. Гэсэн ч манай баатар үүнд огтхон ч санаа зовсонгүй. Цахилгаан гаргаж чаддаг шулан байвал харанхуй шүн бүрэн арилна. Ямар нэг хэлбэр гаргаж чаддаг шулан байвал цэвэрлэх, хэвлэх зэрэг төвөгтэй ажлыг алгасаж болно гэж бодоход тэр эртний энэ ертөнцийг шулмуудын хүчээр технологийн хөгжил рүү хэрхэн чимж өөрчилж болохыг мөрөөдөж эхэлнэ. Найтингейл түүнийг яг энэ мөрөөдөлдөө умбаад сууж байхад нь тасалж бүгд таныг хүлээж байна гэж бодит байдалд буцаана. Удалгүй бүх шулмууд ширээ тойрон сууж бүгдээрээ оройн хоолнд цугларна. Манай баатар тэднийг хөлийн хотод тавтай морил гэж угтан хоол нь таалагдана гэж найдаж байгаагаа хэлээд хүссэн зүйлээ чөлөөтэй асуугаарай гэж уриална. Аянгч тэр даруй хошуу нэмэн манай ханхүү үнэхээр өгөөмөр хүн шүү. Шинэ хүмүүсийг ч дандаа нээлттэй хүлээж авдаг гэж магтана. Үүнийг сонссон нэг шулам аянгаыг ханхүүтэй хитрхи албархуу бус яриад байна гэж зэмлэхэд манай баатар түүнийг болиулж энд цол хэрэгэм элдв ёсорхол тоодоггүй. Хоол хүүтэрч байгаа болохоор эхлээд эдэцгээ гэж хэлнэ. Энэ хооронд шинэ ирсэн шулмууд Нана Анна хоёрыг жижигхэн хоёр саваагаар хоолоо идэж байгааг харна. Тэд ийм хэрэгслийг яаж ашиглахаа огт мэдэхгүй байсан тул алмайран ширтгэхээс өөр аргагүй байв. Гэсэн ч бүгд хоолоо идэж амтанд нь үнэхээр сэтгэл хангалуун үлдэнэ. Оройн хоол дууссаны дараа манай баатар шулан бүрийн чадварыг битсэн баримтуудыг Нямбайлан үцэд сууна. Бүгдийн чадварыг шалгаж дуусмагц материал хэлбэржүүлдэг эсвэл цахилгаан үүсгдэг шулам одоогоор байхгүйг ойлгоно. Энэ нь түүний орчин үе рүү чиглэсэн хөгжлийн төлөвлөгөө хэсэгтээ саарах болно гэсэн үг байв. Гэхдээ одоо хэрэгтэй зүйлсийг ханхад хөрөлцөхөөс авьяас чадвар шулмуудын дунд байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрнө. Манай баатрын хамгийн их сонирхсон эхний шулан бол хадагтай навч байлаа. Тэр жимсний ургацыг нэмэгдүүлээд зогсохгүй бүх ургамлыг чөлөөтэй удирдах чаддаг тул хөдөө аж ахуйн өргөтгөлд хамгийн тохиромжтой хүн байв. Дараагийнх нь скролл тэр бол хүнийхээс давсан ой санамжтай шулан бөгөөд нас биет хүрсний дараа хоногийн 24 цаг тасралтгүй ажиллах чадвартай болжээ. Одоо тэр уншсан ямар ч номыг яг таг сэргийж чаддаг болсон тул багшлахад төгс тохирох хүн байв. Дараа нь Хаммингберт. Энэ хөөхөн шулам аливаа зүйлийг жингүү болгох эсвэл жингэн өөрчилж чадна. Тэгэхээр ачаа өргөх, тээвэрлэлтийн ачаалал тохируулахад асар их хэрэгтэй. Дөрөвдөх нь Шозен. Тэр Грей Каслын нийслэл дэх худалдаачны гэр бүлээс гаралтай бөгөөд эд шидийн биерээрээ будаг бэх цаасч хэрэглэлгүй яг л бодит газар нутгийг дахин бүтээж чаддаг. Нэг ясны алхдаг камер гэсэн үг байв. Тав дахь шулан бол Эко. Тэр өмнөд твээс ирсэн бөгөөд ямар ч дуу авиаг дуурайлган гаргаж чаддаг тул дууны хий үзэгдэл бүтээхэд мастер байлаа. Эцэст нь дөнгөж 16 настай Лили хоол хүнсийг муутахаас сэргийлж чаддаг байсан нь хүнс хадгалах асуудалд ихээхэн тус болж мэдэх байв. Гэхдээ манай баатар түүний хүч бактери хүртэл устгаж чадах эсхийг одоохондоо сайн мэдэхгүй байлаа. Харин хадагтай навчийн дараа хамгийн сонирхол татсан 7 дахь шулан бол мөн байв. Тэр бараг ярьдаггүй залуухан охин боловч үнэндээ үнэж баршгүй үн цэнтэй нэгэн байлаа. Учир нь тэр металлыг соромжуулж чаддаг. Нас биед хүрсний дараа түүний чадвар улам өсөж одоо бараг юу ч байсан соромжуулж чаддаг болсон аж. Найтингейл мөн тэдний хооронд байхдаа хамгийн хэрэггүйд тооцогддог багш Кара байнга дээрлэгдэг байсан гэж хэлнэ. Харин манай баатрын хувьд соромз гэдэг нь цахилгаан гаргах боломжтой гэсэн үг байв.
Энэ бол инженерийн сурах бичигдэх хамгийн сонгодог арга бөгөөд бүх гавьяа Фарадейд очих ёстой. Цахилгаантай болж чадвал гэрэл гаргаж чадна. Тэгээд түүний нутаг дэвсгэр дээр дараагийн гайхамшиг гарахад нэг их утсангүй. Манай Баатар шулмуудыг байлдааны ба байлдааны бус гэж хоёр хуваахыг хүссэнгүй. Харин гурван том ангилалд оруулахыг илүүд үзнэ. Эхний ангиллал нь өөрийгөө бэхжүүлэгч ангиллал бөгөөд идэвхгүй чадварууд багтдаг. Эдгээр нь тэнгэрийн шийтгэлийн чулууны нөлөөнд ортоггүй. Хоёр дахь ангиллал нь дуудах төрлийн эд шид бөгөөд нэрнээсээ харахад эд шидийг биеинсээ гадагш дууддагч нөлөөлөх хүрээн 5 м буюу түүнээс бага байдаг. Энэ ангиллалын чадварууд тэнгэрийн шийтгэлийн чулуугаар амархан дарагдана. Гурав дахь ангиллал нь хүчийг объектэд наах төрлийн чадвар. Энэ нь эд шидээ шууд байгаа зүйлдээ шингээдэг бөгөөд процесс нь удаан, асар их эд шид зарцуулдаг. Дээрээс нь тэнгэрийн шийтгэлийн чулуу саатуулж чадна. Гэхдээ нэгэнт хувиргалт дуусчихвал тэр шинж чанар нь объектын салшгүй хэсэг болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл дараа нь тэнгэрийн шийтгэлийн чулуу байлаач үйлчилсээр байдаг. Ингээд бүхнийг ангилж ойлгож дуусаад манай Баатар өнөөдрийн ажлаа өндөрлүүлнэ. Учир нь энэ мөчөөс хойш бүх зүйл улам завгүй, улам төвөгтэй болох нь тодорхой байлаа. Энэ хүртэл явсан ч бидэнд одоо ч илүү ихийг үзмээр санагцаар манай ханхүү мөрөөдсөн тэр утопийн ертөнцийн яаж хүрэхийг бас сүмийн улс төр чөтгөрүүдийн нууцуд цаанаа юу агуулж байгааг мэдэх хүсэл улам ихсэж байна. Илрүүлэх зүйл үнэхээр их үлдлээ.